За 63 артлан дуурт ирж оролдож байгаа өнөөдрийн хинос нэмэрдийн оролдоонд. За өнөөдрийн 4 дахь оролдоон. За төхөөрөмж унсаа хорж илөө. За Говьалт аймгийн төгөрсөн төвч 100 жилийн ойзроос хурдан их насны нэмэрдийн оролдоон төхөөрөмжийн санаас бас сайхан эргээд. За 372 номертой хөрмөрийн наагур гараад ирсэн байна. Холбоо өнгөн намхтай хордоо хөрмөр 372. За сайхан цагаан шаргамурныг гараад ирсэн дээр Минжүүрийн Ганбаатарын хурдан цагаан шаргамурныг мордсон гэж хэлсэн дээр тэр муу юм болоо да. За номер 3 оронтой мундаг номерууд ирчихсэн байж да. За 313 номертой харна гомор гарч ирсэн байна. За холбоо жомжин намхтай сайхан зээрдмэр 4 дээр гарцсан байна. За номерыг харна шүү. За 364 номер бас орж ирсэн харагдаж байна. За даригчвийн инк мандахын хурд өрмөрийн голд гараад ирлээ. За Төв аймгийн Баянжин Говьалт аймгийн Төгөрөг сумын уяач. За Монгол бай тамхтай энэ өрмөр бол Говьалт аймгийн Төгөрөг сумын уяач даригчвийн инк мандахын хурд өрмөр байна да. Монгол улсын соёлын гойсдод Нямбогийн Баян мөнхийн унган тамхтай хурдан хөрмөр байна. За энэ мундаг сайхан удамтай морьдоо энэ хавар ус хурдан байна гэдээ дуулаад байсан энэ өрмөр. За байраараа бол 6 дээр гарч ирсэн байна. За өнгөний шаргамрын дээр нэг яваад чи да. Сайхан цагаан шаргамрын Минжүүрийн Ганбаатарын шаргамар гэдэг баг мөн байлгүй дээ. 476 номертой. За 476 номертой шаргамар хөтлөөд байгаа өнөөдрийн түүх 100 жилийн номер. За арын мордын номерыг бас нэг харж байгаарай. За 476. За 476 номертой Минжүүрийн Ганбаатарын шаргамар мөн байна. Өчигдөр хул соёолмөр мөн чиг хөтөлсөн доо. Хөтөлсөргоод ойрхон ирээд ам уузанд дурдсан. За аймгийн алдарт байж Минжүүрийн Ганбаатар гэж сумынхан баяр нааданд хурдан бормор хаалаа хайрд төрүүлсэн хул соёолонгоо энэ сумынхан баяр нааданд шүтлээ задан төрүүлгээс соёолоо ам уузуулсан. Энэ сая уяач хөөчм бол Говьалт аймгийн Төгөрөг сумын төгөргийн оноо морис модож таалмаа тэргүй бас Минжүүрийн Ганбаатарын хурдан шаргамар нэг өөдөө амрын зайтай хөтлөөд байна. За 313 номертой хээрмэр ар дээр намаа уузанаар гараад ирсэн. За 313 номер. За 313 номерыг одоо дулж тав хүндээ хурдан хээрмэрний номерыг танилцуулнаа. За 417 323 2. За 313 номер гэдэг чинь харин бүртгэл дээр хаахнаа бүртгэгдсэн бол да 318 номертой хээрмэр бол байгаад байгаа. Нямбайрын цоотлын хурдан хээрмэр гэсэн байх юм. Цоотлын Нямбайрын хурдан хээрмэр. За 313. За 417 номертой зээрдмэр 3 дээр гарч ирсэн. За 63 алтан дурд мордсон шүү дээ. Бас мордын доол харьцангуй олон байна. За энэ түүх 100 жилийн номер надад уралдаж байгаа мордоос хамгийн олон дотоо морсон их насны мордын уралдаан байлаа. 63. За 417 номер Говьалт аймгийн Төгөрөг сумын Халзан уугийн Бацгийн хурдан өрмөр өнөөд Говьалт аймгийн Төгөрөг сумын 4 дугаар үгийн байж Халзан уугийн Бацгийн хурдан өрмөр 3 дээр. За 313 номертой хээрмэр намаа үзэн дээр яваад байгаа шүү. За номер чи харин нэг л олдож өгөх гэж 313. За Халзан уугийн Бацгийн хурдан хээрмэр 3 дээр. За 5 дээр даригчвийн инк мандахын хурдан өрмөр гарч ирсэн. За нар саран тамхтай хээрмэр 6 дээр гарч ирсэн. 284 номертой хонгормор 4 дээр шүү байраараа. За 5 дээр нь бол инк мандахын хурдан өрмөр яваад байгаа. За 284 номертой. За 284 номертой хонгормор. За 284 номертой хонгормор айргийн 4 дээр гарч ирсэн шүү. За номер болдог энэ 3 оронтой олон номерч одоо ингээд дотор нь толгой хэрэгчээр юм байна. 384 номертой ойрмор 284 номертой ойрмор бол бүртгэл дээр ер нь байхгүй болоод байгаа шиг. За 394 бол байгаад гарагдах юм. 284 номер бол энэ дээр. За 224 сүүл бүртгүүлсэн юм байна. Энэ Халзан уугийн Бацгийн хурдан хонгормор гэж. Халзан уугийн Бацгийн хөрмөр хонгормор ер нь гараад ирсэн юм байна шүү дээ. Говьалт аймгийн Төгөрөг сумын уяач. Говьалт аймгийн Төгөрөг сумын 4 дугаар үгийн уяач Халзан уугийн Бацгийн сартай хонгормор нь энэ яваад байгаа маань. Цаатлаар нь даригчвийн инк мандахын хурдан өрмөр. За урд талд нь Халзан уугийн Бацгийн хурдан цэгэмэр. За өнгөн дээрээ бол за 313 номертой хээрмэр гараадсан. За энэ Говьалт аймгийн Төгөрөг сумын уяач Халгуугийн Чимбатын хурдан хээрмэр амаа үзэн дээр юм байна. Чимбатын хээрмэр амаа үзэн дээр өнгөн дээрээ бол Говьалт аймгийн Төгөрөг сумын спорт байж таалмаа тэргүй байсан. Минжүүрийн Ганбаатарын хурдан цагаан шаргамар гараад ирсэн. За өглөө Ганбаатар алдар дээр ярьжсэн да цагаан шаргамар мордуулж байгаа. Өчигдөр хол соёлон сайхан амаа үзүүлсэн. Хөдөлж явсаргаад амаа үзүүлсэн. За шаргамараас нэг гараад ирэх хаа гэж ярьжсэн. Өнгөн дээр сайхан хөтлөө гараад ирсэн байна. За амаа үзүүлээр Халгуугийн Чимбатын хурдан хээрмэр айргийн 3 дээр нь Халзан уугийн Бацгийн хурдан цэгэмэр. За хонгормор нь дахиад 5 дээр гарч ирсэн байгаа. 4 дээр нь Говьалт аймгийн Төгөрөг сумын уяач даригчвийн инк мандахын хурдан өрмөр гарч ирсэн. За СП-гийн хөрөнгө гэдэг мөр шүү дээ. Их талдаа бол Монгол улсын тодмоолол авч Ханзарчин бэлгэд нэмрэлээ 2007 оны улсын барьнаатанд дайрагдсан жижиг уул гэж хурдан азаргадаг. Энэ жижиг уулын төлөв ихтэй СП гэдэг азаргын төлөний хурдан өрмөр байгаа. За энэ хавар их хурдан байгаа гэдээ дуулаад байсан. Тэгээд сумынхан духтай барьнаатанд 4 дээр гарч ирсэн байна. За нэг уяаны Халзан уугийн Бацгийн 2 хонгормор зээлдмөр 2 гараад ирсэн. Ингээд 5 мөр гараад ирсэн. Халгуугийн Чимбатын хурдан. За нар саран тамхтай хээрмэр араас орж ирсэн дээ. Энэ хэдэн номертой байлаа. За 6 дээр явж байгаа. За 7 дээр хөгчний халтмар орж ирсэн байна да. Ардлаас Баатрын хөгчний хурдан халтмар.
За 313 чинь хойрмор өмнө явцсан тийм энэ 300 хэд бай. За 318 за 318 байсан да. Хавлтай аймгийн Төвөрг сумын төв 100 жилийн байр наадмын зураас хурдан их насны мөрдөөлөн. За цоотлын нэмээр хэрэг мөр чи энэ юм байна. 6 дээр явж байгаа цоотлын нэмээр хурдан хойрмор 6 дээр. За үлдэхгүй. Арын мөрдөнд жаа харуулчих. За өнгөн дээр Минжүрэн Баатарын хурдан ширгэмээр халзан хөөгийн Батцгийн 2 мөр явж байгаа. За тэгээд Даригчмын инг мантхийн хурдан хөрмөр их араас гарч ирээ. Тэгээд өнгөний хөдөлмөрнөөс чинь бүр зүүгдэж ирээд ариг руу ороод ирсэн шүү. За энэ бол Дорн аймгийн Матад сумын байж Даншин Батэрдны унаг баатуу. Өчигдөр бороо 6 аригд болсон хонгор дагаа ам үзүүнд хурдлуулсан Баатарын хөгчний хурдан хойрморд Говьт аймгийн Төвөрг нутгаас адууны үржлийг их сайхан хийж байгаа. Морьд нь хурдан байгаа байж бол энэ Баатарын хөгчний гэдэг залуухуу яаж байгаа. За Амаатан харуулж орсон нар саран дамгтай хурдан цагаамар араас орж исэн 057 номертой юм байна. За 057 номертой цагаамар. За Говьт аймгийн Төвөрг сумын төвхт 100 жилийн байр наадмын морьсон 057 номер чинь хаана байдаг юм болоо. За 057 номертой хурдан цагаамар амаа додоор гарч ирсэн. За 6 дээр бол хөгчний хурдан хойрмор яваад байгаа. За 057 Говьт аймгийн Төвөрг сумын алгын аймгийн алдартай алгын дэвтэрчийн загал гэдэг мөр юм байна. За өнгөний 6 мөр явж гисэн 7 дээр Баатарын хөгчний хурдан хойрмор 8 дээр алгын дэвтэрчийн хурдан загал мөр явж байгаа. За арын хулмөр хойрмор 2-ийн номерыг бас нэг харуул харин шүү. За номер нь харагдахгүйсэн хулмөр энэ мөн дөө 161 номертой хэд бүчмэнхээ өсгөн томхтой хурдан хулмөр байна. За 161 номертой хулмөр Говьт аймгийн Төвөрг сумын 5 дахь гаруугийн мужид 5 дэрчин даваанасангийн хурдан хулмөр байна. Даваанасангийн хулмөр урд нь 420 хэд бай. За 425 номертой хойрмор гарч ирсэн харагдаж байна. За 425 номертой хойрмор бол байраараа бол 9 дээр явж байгаа мөр. За 425 номертой хойрмор Говьт аймгийн Төвөрг сумаас за Говьт аймгийн Төвөрг сумын 1-р өгийн ойж логдорчин нэнжтэй хурдан хармар байна. Логдорчин нэнжтэй хурдан хармар. За 403 номертой яваачин бармар нэг араас орсон зайтай хөвгтэй бармар. За 409 номер чи өчигдөр дааган дээр зарлагдаадсан номер доо. За 409 номертой сумын байр наадмын 4 хайртай Жаданбагийн шижиртвэгийн хурдан саарламар байна. Энэ Жаданбагийн шижиртвэгийн загалмар нурагшилсан. За алгын дэвтэрчийн загалмарын жаах үлдчихлээ те. За 161 номертой хурдан хулмар чинь өмнө яваад байгаа. Энэ Говьт аймгийн Төвөрг сумын тогдорчин даваанасангийн хурдан хулмар байгаа. Бүсийн нэг хайртай аймгийн Ардаа Өсгөлийн сумын байр наадмын 2 төрүүтэй хурдан төмөнөх байна. За 169 номертой хойрмор араас орж иж байна. За 169 за 269 номертой бармар орж хойрмор байгаадах юм. За 169 номер хийх юм бол доо. За сайхан хонгор бодмор нэг хойноос орж иж байна. 249 номертой хонгор бодмор. За Говьт аймгийн Төвөрг сумын төг 100 жилийн байр наадмын зориулсан хурд их насны мөрдийн хуралдаан 63 алтан дурдж байгаа. За 249 номертой бодмор араас ороод ирсэн. За 249 за 249 номер сумын байр наадмын 2 хайртай Багнаадын 4 хайртай Говьт аймгийн Төвөрг сумын Ганбаатарын төвшин жиргэлийн хурдан бодмор байна. Энэ яг дэлгэц харагдаж байгаа бодмор бол за алгын дэвтэрчийн загалмар урт талд нь байгаа. За Ганбаатарын дэвтэрчийн хурдан хонгор бодмор. За сумын байр наадмын 2 хайртай Багнаадын 4 хайртай Ганбаатарын төвшин жиргэлийн хурдан буурлмор. За одоо урагшлахуудаа. За энэ бол нэг 20 орчим багцаа явж байгаа мөрдийг хар морын харагдаж байна. Хонгор морын төр бол 10 дээр 20 орчим багцаанд явж байгаа мөрд. За аймгийн алдартай алгын дэвтэрчийн нар сан домогтой хурдан загалмар нэг жаах үлдэх маягтай болчлоо доо. За 345 номертой хар морын. За 340 номертой Сосрын Батбалтын хар мор байна. Өчигдөр хээр рүү их уралдаад хайрагдсан да. Сосрын Батбалтын хурдан хар морыг гарч байна. Хээр мөр нэг зарлагдаадсан. Зэр дааг нь сумынхаа 100 жилийн байр наадманд айрагдсан байгаа. За Ганбаатарын төвшин жиргэлийн хурдан Бодон хонгор морыг гараад ирсэн. За саран тасвартай загсан домогтой хээр мөрөнд явдан. За урагшлаа да. За өнгөний 10 мөр. За хүрм цэгээр гараадсан нөгөө халдсан үгийн Батцгийн хүрмөр гараад ирсэн. Шаргамар хойшилсан юм байна да тийм ээ. Минжүрэн Ганбаатарын хурдан шаргамар чинь нэлээ хойшилчихсан байна. За Даригчмын инг мантхийн хурдан хүрмөр чинь 4 дээр явж байгаа харагдаж байна. За 30 градусын халуунд л уралдаж байна да. Очир хайрханыхаа жигт. За сайхан тавилантай газар да ер нь 1000 мөрийг нэ уралдаж байсан багтгааг ийм сайхан улсын бүсийн уралдааныг ер нь зохион байгуулчихар юм сайхан газар юм байна. За Говьт аймгийн Төвөрг сумын аймгийн алдартай Минжүрэн Ганбаатарын хурдан шаргамар 10 дээр байна. Жаахан удаан болчлоо да. Өнгөн дээрээ сөрхий хөдөлж гарч ирээд үлдчихлээ. За 409 номертой загалмар гараад ирсэн. Энэ Говьт аймгийн Төвөрг сумын Жаданбагийн шижиртвэгийн хурдан саарламар байгаа. 9 дээр явж байгаа. За 161 номертой хулмар байгаа. За 161 номертой хулмар гэдэг чинь Говьт аймгийн Төвөрг сумын байж. За 161 номер чи хэний номер байлаа? За 409 номер бол за Даригчмын инг мантхийн хурдан үрчин жаахан үлдэх маягтай болоо явчлаа да энэ. Төв аймгийн Баян Чандам сумдаас уягдаад байгаа харагдаж байсан. Монгол Улсын соёлын гойцолд Нимбогийн Баян мөнхийн унган тамхтай энэ хөрмөр.
За Баатрын хөгчний хурдан алтармар чинь дорн дундын мат дундын алтармар чинь 4-4 болсон байна. За Халзан уугийн Бацгийн хөрмөрийн голд яваад байгаа. Халзан уугийн Бацгийн зэрдүүлгаараа харьцсан байна да өнгөн дээр. За өнгөний зэрдүүлэн дээр очих уу. За Говьалтай аймгийн Төгөрөг сумын төг 100 жилийн баяр наадам зориулсан хурд их насны мөрдийн уралдаан Халзан уугийн Бацгийн хөрмөрөд байгаа да 417 номертэй хөрмөр гараа явчихсан байх хэвээр. За нэг 100 м ч хоолоо явуулсан байна. Шарга мөр хөдөлж байгаа үлдчихлээ. 417 юу. За тэгэж тарна. Говьалтай аймгийн Төгөрөг сумын Ояач Халзан уугийн Бацгийн хурд хөрмөр ингээд их насны мөрдийн уралдааныг нэг 100 м-ийн зайтай хөтлөөд гараад ирлээ. Өчигдөр азаргны уралдаанд Нима хоогийн хурдан мөрмөр бол яг л бар азаргал яг л ингэж өнгөлөөд харагдж байсан да. За Халзан уугийн Бацгийн хурд хөрмөр ингээд хурдан хонгормор хөрмөр өрөмдөөс хөрмөр нь ингээд 100 м-ийн зайтай их насны мөрдийн уралдааныг хөтлөж байна. За жаахан үлдээ да хөрмөр сайхан сөлөөхөн байна. За ам уузуун дээр нь дахиад Халзан уугийн Бацгийн хурдан хонгормор нь гараад ирсэн байна да сартаа хонгормор. За Халзан уугийн Бацгийн хонгормор Баатрын хөгчний хурдан алтармараар араас орж ирлээ. За бор азаргаан ам уузуудаас хонгор дагаа ам уузуудаас их сайхан оттой наадаж байгаа да. Говьалтай аймгийн Төгөрөг сумын уяач Баатрын хөгчний гэдэг уяач. За Говьалтай аймгийн Чандуун суур хэсэг нь нутгалж байгаа. Өнөөдөр Говьалтай аймгийн Төгөрөг суманд хурдан хөлөг мордоо уйж ирээд хязаалангийн уралдаанд 4 хязаалан мордуулжсэн хурдан алтармар Дорн аймгийн Матад сумын унагаад Эрдэнэ намагтай хурдан алтармар ам уузуун дээр гарч ирсэн. Өнөөдөр ер нь бүр өнгөндөө уйж мэдээж үе алтармар бол сайхан жимэр юм. Дорн аймгийн Матад сумын унагаа Эрдэнэ намагтай хурдан алтармар ам уузуун дээр. За Бацгийн Төгөргийн унагааштай холбооны дэргүүн. За Минжүрийн Ганбаатарын хурдан шаргамар хөтөлж байгаа жаахан үлдчихсэн. За энэ бол за Төгөргийн унаг морис урдаштай холбоо. Наадмаа сайхан зохион байгуулж за газар оронч сайхан эдгээр хоногийн бороо орсон байгаа. Зохион байгуулалтыг ихмэр мордын уралдааны бол зохион байгуулалтыг бол маш сайхан хэмжээнд хийж байна. За дөрөв дээр орж ирсэн хойноос орж ирсэн хармарч юу вэ? Өнгөн дээр Халзан уугийн Бацгийн хурдан хөрмөр өнгөн дээр ам уузуун дээр Баатрын хөгчний хурдан хээрмэр байгаа. За 3 дээр нь мөн Халзан уугийн Бацгийн хурдан сартаа хонгормор явж байгаа. 400. За 425 номертай хармар хойноос орсон. За 425 номер чи хэний номер байлаа? За 425 номер Говьалтай аймгийн Төгөрөг сумын уяач 5 дэржийн нэмжтийн хурдан хармар байна. Байраараа 3 дээр гарч ирсэн Халзан уугийн Бацгийн хурдан хонгормор 4 дээр. За хулмар 4-рөө орж ирсэн үү? За 191 номертай хулмар л яваад байгаа энэ Говьалтай аймгийн Төгөрөг сумд. За Говьалтай аймгийн Төгөрөг сумын бүсийн нэг харигтай аймгийн Ардын явцлын баяр наадмын 2 дөрөвтэй Говьалтай аймгийн Төгөрөг сумын 5 дугаар үеийн уяач Лавг дэржийн диванасынгийн хурдан хулмар байна. Лавг дэржийн диванасынгийн хурдан хулмар Лавг дэржийн нанжтын хурдан хармар нь урд яваад байгаа. За 3 дээр Лавг дэржийн нанжтын хармар Лавг дэржийн диванасынгийн хулмар 5 дээр Халзан уугийн Бацгийн хонгормор нь 4 дээр. За 409 номерод өгвөл загалмарны номер. За 409 номертой загалмар. За 409 номер чинь. За Говьалтай аймгийн Төгөрөг сумын Жаданбагийн шийдвэртэйгийн хурдан загас хаалмар ингээд 6 тарин байна. За Халзан уугийн Бацгийн 2 мөр, Баатрын хөгчний хурдан алтармар. За Лавг дэржийн нанжтын хурдан хармар, Лавг дэржийн диванасынгийн хулмар гэсэн юм 6 мөр явчлаа да. За дахиад нэг хөхөр мөр хойноос орж ирсэн юм байна тийм ээ. За 409 номер бол ойлгомжтой Говьалтай аймгийн Төгөрөг сумын уяач Жаданбагийн шийдвэртэйгийн хурдан загас хаалмар байгаа. За 8-9 2 мөраас орж ирсэн. Хонгорморны номерыг нэг харуул харах юм да. За хонгор удамар чинь нэг 249 номертай хонгормор. За 249 номертай хонгор удамар хойноос ороод ирсэн шүү энэ. Говьалтай аймгийн Төгөрөг сумын төгт 100 жилийн баяр наадам, сумын баяр наадмын 2 харигтай, баг наадмын 4 харигтай. Ганбаатарын төвшин жаргалын хурдан хонгор удамар байгаа. За хонгор удамар бол байраараа 6 7 дээр явж байгаа юм байна тийм ээ. За 3 7 8 9 дээр явж байгаа юм байна. За 8 дээр бол хонгормор яваад байгаа. Хонгорморны номер хэд вэ? Энэ хойноос орж ирсэн мөр шүү хонгормор. За 350 хэд номертай юм бэ хонгормор. За нэг үлдчихээ та. За Ганбаатарын төвшин жаргалын хонгор бодморноос хойшоо үлдээд нэг 9 мөрнөөс хойшоо нэг харуулчихъя. За хонгорморыг эргэж ир номерыг нэг харъя. За ер нь зам бол газар тундаач ороогүй байгаа да. Ер нь 3-1-тэй чүрээгүй байна. За наадмыг бол морины уралдааны зохион байгуулалт бол хачин сайхан байна уу. Төгөргийн унаг морис продажтай холбоо бол өндөр хэмжээ зохион байгуулж байна. За 1924 онд хан жаргалын зам нэртэйгээр үүсэн байгуулагдсан Говьалтай аймгийн Төгөрөг сум Засагтан аймгийн гол хушууны наадам бол одоо өргөн дэлгэр сайхан болж өнөө жил Говьалтай аймгийн бол одоо халуун 9 булаг 2-оос бусад бүх сумдын төгшөө тохиож байгаа. 100 жилийн нөө тохиож байна. За Говьалтай аймгийн халуун сумаас энэ наадамдас нэлээд олон морд зорж ирж оролцсон. Шүдэнгийн уралдаанд өчтөр 2 харагдаж байгаа харагдаж байсан. Соёлынгийн уралдаанд хайрыг авч байсан. За хармарны номер эдөө 340 хэд юм уу? За 345 номертай хармар уршичлаа. За даригч банкны урд өрмөр чинь хоошо бүр үлдсэн юм байна да бүр. За саран дасвартай энэ хөрмөрний номерыг харж чадлага уршаа явцаж да 100 хэд номер байсан бай. За 169 номертай. За 169 номертай Говьалтай аймгийн Төгөрөг сумын намжлын Орос Баатрын хурдан хөрмөр, Наатлын хөрмөр.
Намжлын Орос Баатарын хээрмөр. За 300 хэд юмтай Нарсран Томгтой хээрмөр энэ цаана яваад байгаа. За энэ хэдэн мөртөөгөө яваад нэг номерыг сайхан танилцуулаад за алгын дэвтэрчийн хурдан загалмарч хойшоо үлдсэн юм байна. 310 хэд вэ? За 126 номертай хонгор удмын урд нь яваад байгаа. За номер бол одоо Данна 3 оронтой номернууд өгсөн юм байна да. 126 номер. За Говьлтай аймгийн Дүүрэг сумын төвд 100 жилийн аймбар нааданд оролдож байгаа хурдан их насны мөрдийн уралдааны 20 орчимдэр явж байгаа. За энэ Орос Баатарын хурдан хээрмэр. За аврагчдад дараа хээрмэр хар морь дээр очие. За 14 км л үлдэж байна да. Нөгөө хонгор бодон Ганбаатарын төвшин зэрэглэлийн хонгор бодон чинь цаашаагаар авчлаа штэ. Яг энэ 14 дээр тэгээд энэ замынхаа хажуугаар авчлаа. Эндээс яг нөгөө их насны мордыг буулгаж яг ойшин машинаас буулгаж атсан. Ачиж ирээд эндээс явсан. За хонгор бодон мөр дахиад зам руугаа орлоо доо. За болоогүй л гоо байна да. Яг нөгөө хажуудлынхаа нөгөө бараатай юм байгаа тэр рүүгээ хадуур авчлаа. За эргээд бүр зөв тийш нэвт гараа авчлаа. За 500 хэд бай. За 339 номертай энэ Говьлтай аймгийн Дүүрэг сумын Мөнхбөөрийн очир хотын урд хармар байна. Мөнхбөөрийн очир хотын хармар. За 2-5 хэрэгтэй урд өмнө гон шүү энэ улаан касактай хөвгтэй урд хармар. За 345 номертай өнөөдрийн за Баяр Жавхлангийн Сосрын Батболтын урд хармар байна. Энэ чинь яг нөгөө зэрэг мордож байсан хоёр хармар байна шүү дээ. Мөнхбөөрийн очир хотын урд хармар, арийнхын хармар, урдлын хармар бол Говьлтай аймгийн Дүүрэг сумын дөрөв ээж Сосрын Батболтын урд хармар байна. Энэ хоёр хармар гараад ирсэн. За 500 номертай. За 500 номертай чи Үрчээний Баямөнхийн хурдан хармар байна. Говьлтай аймгийн Дүүрэг сумын аймгийн алдарт байж Үрчээний Баямөнхийн хурдан хармар гэсэн 3 хармар явуулсан. Үрчээний Баямөнхийн хурдан хармар энэ 11 дээр явж байгаа. За урд талд нь бол Мөнхбөөрийн очир хотын хурдан хармар. За 3 хармарны өнгөн дээр бол Мөнхбөөрийн очир хотын хармар, голд нь Сосрын Батболтын хар гэсэн юм 3 хармар гараа явж. За 345 номертай хармар. Голын энэ сайхан зайтай хөвгтэй хармар бол Сосрын Батболтын хармар, өнгөн дээр байгаа хармар нь бол Мөнхбөөрийн очир хотын хурдан хармар байна. За урагшлаа. За аймгийн алдарт Үрчээний Баямөнхийн за их жоох хууг дунс юм да. Хармарыг бол за Сосрын Батболтын хармарыг их жоох хууг дунс юм байна. Мөнхбөөрийн очир хотын хармарыг за ард нь бол 3 хармар ингээ явж гисэн. За хонгор морныхоо номерыг л хараад авчвал тэгээд ер нь бусд нь болно шүү дээ. Их насны мордын уралдаа очир хайрганыхаа жигт одоо их сайхан уралдаан болж байна. Их насны мордын уралдаан бол за 284 номертай хонгор мор гарч ирж байгаа. Говьлтай аймгийн Дүүрэг сумын төвд 100 жилийн аймбар нааданд оролдож байгаа. 63 алтан дууртаас 10 багцаа гараад ирсэн да. 8 дээр гарч ирсэн юм байна. 284 гэлөө. За цаагуур нэг хөтлөөсөн зэгэмэрч үлдчих үү. За халзан хүүгийн Батцгийн хөрмөр чи ингээд үлдчихэж байгаа юм байна шүү дээ энэ дээр ирээд. За 284 номертай хонгор мор наагуур нь гараад ирсэн. За 284 номертай энэ халзан хүүгийн Батцгийн хонгор мор. За халзан хүүгийн хөрмөр чи ингээд хуйлаа үлдчихэж байгаа юм байна шүү дээ. За нөгөө хонгор мор журагшаа явцсан юм байна. халзан хүүгийн Батцгийн хонгор мор, халзан хүүгийн Батцгийн хөрмөр ингээд хуйлаа 7-8 дээр болчлоо. Өнгөн дээр яваадсан түрүү хамуу үзүүн дээр хоёр мөр чи ингээд энэ нэг 14 км дээр ирээд үлдчихлээ даа хоёлаа. За энд нэг хонгор мор номер танигтай хонгор мор гарч ирсэн шүү. За энэ хойноос орсон загалмар уу? За тийм байна. Энэ загалмарны номер хэд вэ? За 3 оронтой 009. За энэ нөгөө хиний Нямахуугийн хурдан бормор байна шүү дээ. Энэ Говьлтай аймгийн Дүүрэг сумын аймгийн алдарт байж Дашвалчрын Алтан уугийн ягамар нь байна. Говьлтай аймгийн Баян улс сумын байж Дашвалчрын Алтан уугийн хурдан ягамар ингээд байраараа бол 6 дээр гарч ирсэн байна. Говьлтай аймгийн Баян улсмаас өрн ирж уралж. Өнөө жил Говьлтай аймгийн Баян улсмын төв 100 жилийн аймбар наадам болж байгаа шүү дээ. Монгол улсын тодмонлоо байж Дагварчин Гомбатрын онгон сум Говьлтай аймгийн Баян улсмын Дашвалчрын Алтан уугийн аймгийн алдарт байж Алтан уугийн хурдан ягамар ингээд ард нь гараад ирсэн. За 354. За номер бол ерөөсө огт харагдаад байх юм. За 354 364. За 354 юм бол одоо хурдан хонгор морын хойноос орж ирсэн. Түрүүн номерыг за 354 Санжаа сүргэн гэдэг үг тунсан Эрдэнэчнэрчийн Эрдэнэбаатарын хонгор мор юм байна. Энэ нөгөө Эрүүл Мэндийн төвөн дээр Эрдэнэчнэрчийн Эрдэнэбаатарын хурдан хонгор мор юм байна. За Говьлтай аймгийн Дүүрэг сумын яаж бүсийн 2 хайрагтай Говьлтай аймгийн Дүүрэг сумын 3 дугаар гин Эрдэнэчнэрчийн Эрдэнэбаатарын хурдан хонгор мор ингээд 4 рүү орж ирлээ. За 409 номертой. За 409 номертой Говьлтай аймгийн Дүүрэг сумын яаж Жаданбаагийн шижир цайгийн хурдан саарламар 5 дээр. За Баатарын хөгчний хурдан халтармар өнгөлөөр гараад иржээ. Азарганы хам хууц араас их юм дагуулна гэж би хэд өдөр зарласан да. Тэгээд азарган хам хууцуд юм бол араас айраг заавал авдаг юм жамтай. Өчигдөр хонгор даган айрагдсан. Өнөөдөр их насны халтармар нь ингээд 63 алтан дуртыг сайхан сүлгэн гарч өнгөлж байгаа. Говьлтай аймгийн Дүүрэг сумын залуухан уяач адууны үржлийг нь Говьлтай аймгийн Дүүрэг бүснүүдээр тэр нь сайхан хийж байгаа энэ л одоо Баатарын хөгчнө гэдэг уяач. За бор азарган намаа үзсэн Эрдэнэ Домогтой Дорн аймгийн Бат цэцмийн Даншин Бат Эрдэнэ онгон хурдан халтармар нэг өнгөн дээр гараад ирсэн. Энэ зүгтээ бас нэрлэгдэх хурдан төмнийг юм цааталт нь бол нөгөө алдарт цагаан хайрхан алаг хайрхан харагдаж байгаа Говьлтай аймгийн Дүүрэг сумын. За 199 номертой хурдан хуулмар хамаа үзүүн дээр байгаа. За эн чинь нөгөө за 191. За 191 номертой нь Хавгдарчин Диванасгийн хурдан хуулмар гэдэг чинь хамаа үзүүн дээр яваад байгаа шүү дээ. Диванас жижигтэрээс айраг авсан сумынхаа 400 жилийн ойн баяр наадмаас.
За нөө тавгдарч огтой бас тавгдарч нанжтын хармар нуруу дээр тавгдарч дивансангийн хурд хуулмар ам хөөзүүн дээр. За өнгөн дээр Баатарын өгчний хурд хармар байгаа. За 354 номертой Дашвалжрын Алтуугийн Ягаамрын 5 дээр байгаа. За 4 дээр бол хонгормор 354 номертой хонгормор байгаа. За Баян уулын хурд Ягаамар. За Эрдэнэцэн Эрдэнэбаатарын хурд хонгормор 5 дээр нь Говьалт аймгийн Баян уулсан минь үеч. Алтуугийн хурдан Дашвалжрын Алтуугийн Ягаамар 5 дээр явж байгаа. За өнөөдрийн манай шууд хэмжээлт ивент гिचээр Отог хүрээнд ажиллаж байгаа. Отог хүрээнд Отог maaхан Говьалт аймгийн төрөөс мэнд 100 жилийн баяр наадмын ивент гिचээр хамтран ажиллаж байна. За үнэн сайхан тавилантай газар та. За Сутай хайрхан дээр цаанаа суналцаад байгааг үзэгч та бүхэн харж байгаа бох. Сутай хайрханыхаа энэ наагур ингээд энэ сайхан талтайгаар суналцалт оролддог Говьалт аймгийн төрөөс мэнд хордын ихнес нэмэрт оролдсон бол. За 009-тай. За Говьалт аймгийн төрөөс мэнд байж Дашвалжрын Алтуугийн хурд Ягаамар энэ явж байгаа энэ 6 дээр. За хойноос харин цагаан мөрмөр орж ирсэн байна да. За Монгол улсын алдарт байж Адиас рэнгийн унган намгатай хүрмөр орж ирсэн байна. Хүрмөрний номерыг нэг харуул харна шүү. За ард нөгөө 3 хармар яваад бас энэ Орос Баатарын хармар нь ороод ирсэн байна. Энэ нөгөө Сосрын Баталтын хармар цаагуур нь явж байна. Тэр Мөнх хоёрын очир хотын хармар байна. За Халзуугийн Бацхийн хонгормол хүрмөр хоёр хөтлөөдөөс ойрмор чи энэ ард явж байна. За 10 орчим бүрэн дээр за сайхан хүрэн будмөр мордож байсан энэ ороод ирсэн байна энэ хойно. Хүрэн будмөрний номерыг хараад нэг үзэгчтэй танилцуулж тэгээ урагшлаа да тийм ээ. За 483 номертой хүрэн будмөр орж ирсэн. За 483 номер гэдэг маань за 483 Говьалт аймгийн төрөөс минь байж гэрчлөөний очир алмазын хурдан буурлмөр байна. Очир алмаз 2 мөр мордуулж байсан. За Халзуугийн Бацхийн 2 мөрний голдол яваад байна да. Очир алмазын хурдан будмөр. За цаатлаар нь Халзуугийн Бацхийн хөрмөр, наатлаар нь очир алмазын хуран будмөр. За хамгийн наатлаар нь сартаа хонгормор бол Халзуугийн Бацхийн хурдан хонгормор нүга. За энэ нөгөө Орос Баатарын хурдан хармар нөлөө. Сосрын Баталтын хурдан хармарын хамгийн арай хармар шүү. Урт талынх нь болохоор очир хотын Мөнх хоёрын хурдан хармар байх хэвээр. Мөнх хоёрын очир хотын хурдан хармар байгаа. За өнгөний хармар нь бол Орос Баатарын хурдан хармар. За Говьалт аймгийн төрөөс мэнд байж. За Үрчөөний Баянмөнхийн хармар нь 500 номертой байх хэвээр. Үрчөөний Баянмөнхийн хармар нь өнгөн дээрээ байна. За арын хармар нь болохоор нөгөө Говьалт аймгийн төрөөс Мөнх хоёрын очир хотын хурдан хармар байгаа. Сосрын Баталтын хармар нь хамгийн ард яваад байгаа юм. 3 хармар гараадсан. За 403 номертой очир алмазын хурдан будмөр энэ хөдөлмөрний өнгөн дээр гараад ирсэн. За урагшлаа. За 9 дээр очир алмазын хурдан будмөр. За их насны мөр бол газар бол хаач байсан болоогүй шүү дээ. Ер нь дундаа дөнгөж орж байгаа. За очир алмазын будмөр нь явцсан. За ард нь бол 3 хармар яваад байгаа. Үрчөөний Баян аймгийн алдарт байж Үрчөөний Баянмөнхийн хурдан хармар, Мөнх хоёрын очир хотын хармар, Сосрын Баталтын хармар гэсэн 3 хармар явцсан. За энд нөгөө 3 нутгийн жандуун тамхтай хурдан хүрмөр яваад байгаа шүү дээ. Монгол улсын алдарт Сосрын Гомсрын Адиас рэнгийн унган тамхтай. За 888 ч нөгөө Нямаагийн хурдан хүрмөр бай таарна. Өчтөр азар шүтлээ өрдрүүлсэн Говьалт аймгийн төрөөс аймгийн алдарт байж Батмөнхийн Нямаагийн үйсэн Мөнх хоёрын Эрдэнэ хоёрын хурдан хүрмөр энэ байна. Голд нь. За 088 мөн нэг үеийн нэмэр тань гормор. За Говьалт аймгийн төрөөс аймгийн алдарт байж Батмөнхийн Нямаагийн үйсэн Төдийн Гомбаатарын хурдан мөр. За нэг үеийн 2 мөрчмөөс бие биендээ хорогдоод байдаг юм тал байдаг л да. Нямаагийн алдарт бол үнэнхүү автаа сайхан наадаж байгаа. Азар төрүүлэгсэн, шүтлэн төрүүлэгсэн. За бордааг нь харин мордож чадаагүй хаа тэр бордааг бас л ер нь төрүүлэх хэмжээнд дэрэгдэжсэн да хурдан борцогны бол бордааг. За Батмөнхийн Нямаа бол Монгол улсын сайн малчин Ванчгийн ачиг байгаа. Гомбын Ванчгийн хүү Батмөнхийн нүү аймгийн алдарт байж Нямаа хүү алдарт. За түүний үеийн хурдан хүрмөр бормор 6 талаар гараад ирсэн урагшилж байна. Мөнх хоёрын Эрдэнэ хоёрын хурдан хүрмөр Төдийн Гомбаатарын мөр гэдэг 2 мөр ингээ явж байна. За 409 номер байдаг хаа тийм ээ. За 409 номертой борморчин Говьалт аймгийн төрөөс минь байж Жатанбаагийн шижиртэйгийн хурдан саарл буурлмөр байгаа. За буурлмөр бол 5 дээр. За өнгөлөөдөөс алтрамар байна үлдсэн үү? За 425 номертой нөгөө тавгдарчийн нэмжтийн хурдан хармарчин ингээ шогчлоо шүү энэ дээрээ. 425 номертой Говьалт аймгийн төрөөс минь байж тавгдарчийн нэмжтийн хурдан хармар ингээ сайхан өнгөвч гарч байгаа энэ дээрээ суучлаа та. Сумын Бернадын нэг харигтай хурдан хармар ингээ 5 дээр гарч ирээд үлдчихлээ. За Нямаагийн үеийн хүрмөр бодмор их хурдан юм байна да. Хүрмөр бормор 2 ч өнгөний өдөр очихмор байна да. За Баатрин хөгчнө гэдэг залуугүй чи ингээд сумынхаа 100 жилийн Бернадын халтармарыг ирэн завгүй хөтлж байна да. 10 км дархан өтөөсөн шүү Баатарын хөгчнө хурдан ярмар. За өчигдөр бор хазраг нь бол Нямаагийн бор хазраг их бол алдчихад ам уузууд хурдсан. За зүүн Монголын хурдан адууны хэв шинжийг хадгалсан сайхан дүмнэг хөлөөд хөхөр хазраг бол за энэ зүгийн бас л хурдан дүмнэг юм байлаа. Нямаагийн хурдан бор хазраг. За Дорн аймгийн Батцмын унган Даншин Батэрдний унган намгатай Эрдэнэ намгатай хурдан халтармар өнгөн дээрээ гараад ирсэн. Сэдвүүн сайхан л байна да. За тавгдарчин дивансангийн хурдан болмор ам үзэн дээр байгаа. За 354 номертой хонгормор лөө. За 354 номертой Говьалт аймгийн төрөөсмийн Мөнх Батын Өнөрбатын хурдан. За Эрдэнэбаатарын хонгормор үстэ. За тийм ээ. Эрүүл мэндийн төвөн дараа Эрдэнэбаатарын хурдан хонгормор өчигдөр азарганы уралдаанд Улаанбаатар азаргаа айрагдуулсан.
За наснасын мөрдөдийн зарлагдаж уралдаад байгаа да Эрдэнэдэрч Эрдэнэбаатар байж одоо хүүн энэ хөлөг мөрдөг нөөж байгаа. Хавалт аймгийн эрдэнэний нөөнд байгаа Эрдэнэдэрч Эрдэнэбаатарын за Хэнтэн аймгийн Маяа Сумын Улсын Барилаатын зэр зэрэг хайрдсан Нэргэн Хатар 2-ын унган дамгтай хурдан Улаанбаатар азар айрагдуулсан. За өнөөдөр их насны мөрдөд уралдаанд хонгор мөрн гараад ирсэн. 5 дэрчин диванасынгийн хулмар аман үзүүн дээр өнгөн дээр бол Баатарын өвчний уралдаан хэрмэр байгаа. За 3 мөр сайхан байгаа. За өндөр үргэлжлэлт гэж одоо нэг 8 км-ийн зай үлдэж байна их насны мөрд. Барайны өдрөө өсгöd. За нэг дүүрэн дөчтэй явж байна шүү. Өнөөдөр их насны мөрдөс хурдан юм байна да. Хавалт аймгийн Дүүрэн сумын. За хэрмэр бол Дорнод аймгийн за өксөр дээр ингэж ирж дөчтэй өдөлж байна. За уруу дээр бол 42 3-тай өдөөд гаргаж байна шүү. Баатарын өвчний хурдан хэрмэр нөнгөн дээр Эрдэнэдэрч Эрдэнэбаатарын хурдан хонгормор 3 дээр аман үзүүн дээр 5 дэрчин диванасынгийн хурдан болмор. За диванаас байж чөтөр хээр рүү харигдуулсан санагдаж байна. За энэ хөндлөн жалгай гараа тэгээд ер нь морины зам бол хачин сайхан болчихно доо. За энд нэг ус урсан сайр өнгөрд юм байлээ. Тэгээд ер нь Хавалт аймгийн Дүүрэн сумын төг 100 жилийн баринаад их насны мөрөнд бол газрын тавилан бол хачин сайхан. За ер нь Монголын бас олон газрын наадмыг үзэж явахад ийм сайхан тавилантай газар нь ховор шүү. Сайхан өргөн ийм талбайгаар ер нь багталцахгүй алсын маш багахан тийм өксөртэй явд юм байлээ. Сутаа хайрны нагуур ер нь сунаатль өксөөлнө. За 3 мөрмөр ороод ирсэн. За тэгээ нөгөө Нима хоогийн урдан мөрмөр чи араас орж ирээ нийлцсэн юм байна да. Хүрмөрөө ардаа үлдээгээд бормор гараад ирсэн. За хүрмөр гараад ирсэн. Нима хооч одоо наадж байлгүй яг уу те азар дөрүүлсэн шүлдэгсэн. За мөн хоёрын Эрдэнэ хоёрын хүрмөрн чих атгаадгүй харагдаж байна шүү дээ. Өнгөний хүрмөрөн дээр очиод бол би ер нь хумна гэсэн уралдаа хийж байна да. Монгол улсын алдартай гомсрынгийн ятэсрынгийн унган тамга байгаад хүрмөрний тамгыг харуулах юм бол за ард дээр нь энэ ер нь дандаа холбож уралдаг хоёр мөр юм байна да. 088 номертой Төдөн Гомбаатарын урдан мөрмөрийг мөн Батмөнхийн Нима хоо гэж уяас одогт харуулсан. За 09 номертой нөгөө загал буурал мөрчийн голд яваад байгаа юу. За Хавалт аймгийн Маян улсын мэж Дашвалчрын Алтан уугийн урдан мормор энэ ягаан зоотой нь бол Дашвалчрын Алтан уугийн урдан мормор байгаа шүү. За цаатлаар нь яваад байгаа хөрмөл бол Хавалт аймгийн Дүүрэн сумын уяач аймгийн алдартай Нима хоогийн уяас одогт дарсан Төдөн Гомбаатарын урдан мормор байгаа. Төдөн Гомбаатарын морморын цаагаараа наагур нь Хавалт аймгийн Маян улсын мэж Дашвалчрын Алтан уугийн урдан ягаан мөр. За дөрөв дээр нь Баян уулын ягаан мөр. За 5 дээр нь бол Хавалт аймгийн Дүүрэн сумын Төдөн Гомбаатарын урдан мормор. 6 дээр Хавалт аймгийн Дүүрэн сумын уяач мөн хоёрын Эрдэнэний урдан хөрмөр байгаа. За 7-гийн мормор чинь ямар номертай вэ? За 409 номертай Хавалт аймгийн Дүүрэн сумын Жаданбаагийн шижиртэйгийн урдан саарламар ингээд 7 дээр гарч ирсэн. За 7 шижиртэйгийн урдан мормор. За 8 дээр цэгээмэр орж ирсэн. 8-ын цэгээмэрний номерыг нэг харъя да. За энэ хараас орж ирсэн мөр шүү. За 169 номертой нийлэн ширүүг хөөлтэй цэгээмэр хойноос орж ирсэн байна. За 160. За 160 номер Хавалт аймгийн Дүүрэн сумын төг 100. За Хавалт аймгийн Дүүрэн сумын уяач Самблийн амар төвшингийн завдар мөргөж байна. Энэ 10 дотор байгаагүй хойноос орж ирсэн байна шүү. За Хавалт аймгийн Дүүрэн сумын уяач Самблийн амар төвшингийн урдан цэгээмэр ингээд 10 дээр орж ирсэн байна. За урагшлах уу? За хоошоо нэг сууя. За 11 дээр нөө хүрэн будан мөрч ороод ирсэн нөгөө 483 Орос Баатар лөө. За Очир Алмазын будмар. Очир Алмазын урдан будмар ингээд 10 дээр. За нэг 100 м хойш. За нэг сууч тийм үү? Нэг сайхан суугаад хойшоо үзэгчтэй. Арын мөрдөг бас харуулчихъя. За энэ чинь Монгол түмний наадам учраас энэ бүгдээрээ бас сумынхаа төгшөөд. За одоо Сутаа хайрны наадлаар одоо тэгээд нэг 10-аас 15 6-гийн багцаанд явж байгаа мөрдөд орж ирнэ. За хойгоор явж байгаа мөрдөд үзэгчтэй бас харуулах хэрэгтэй юм байна. Энэ чинь Монгол даяарын наадам учраас морь үжирсэн хүн болгоноос өөрийнхөө морийг харуулчих, үзэгч түмэндээ харуулчих юм зорилготой байгаа. За 3 хармар энэ холбоотойгоор Тосрын Батболтын хармар нөнгөн дээр шүү. Ард нэг мөнхөрийн урдаа хармар нь байна. Мөнхөрийн очир хотын урдаа хармар нь байна. За Үрчээний буян мөнхийн урдаа хармар нь ингээд 14 дээр гарч ирсэн. За 3 хармар чинь холбоотойр явсаар орох юм байна да. Зүсэлжил суралдаг өдөр юм байлгүй дээ. 3 бормор өмнө явсан 3 хармар одоо бас ард яваад байгаа гэж байна. За нэг сайхан хар бодмоороос орж хар бодмор Хүрэн цэгээмэр 2-ын номерыг хараа тэгээ уршилнаа. Энэ нөгөө төхөөрөмжөндөө гараад ирсэн нөгөө догшин хар бодмор байсан тэр биш дээ. За 300 хэд бай. За 395 номертой хар бодмор хойноос орж ирсэн байна. За энэ бол 20 дотор байгаагүй мөрд шүү дээ. 395 номертой хар бодмор. За сайхан зав өгдөгтэй хонгор мөрнийг ороод ирсэн байна. Хонгор мөрний номеруудаа бас л хүүхэд өстө дараа давж эскоч гэсэн юм чинь номер л өстө харагдахааргүй. За 07-оор төгсөн номер байна да. За энэ цагт бол ховордсон сайхан Монголод байна да энэ. Сайханч давилуунд өрсөн мөр юм байна. За 207 номертой хонгор бүм байлгүй байна. За 207 номертой Хавалт аймгийн Дүүрэн Банзарчин дөржин мөгийн урд хонгор мөр байна да. За энэ баг мөн дөө Банзарчин дөржин мөгийн хонгор мөр.
За энэ урагшлаад нөгөө хиний өрчөний Баямөнхийн урд хармарын дээр нийлсэндээ дөрж номбогийн хамтлаг хангамар. За урагшлъя. За 15-6-гийн бууран дээр явж байгаа мөрдийг нэг харуулж байгаа үзэгчтэй. Говьолт аймгийн Дүргсмийн төв 100 жилийн Бернаданд хордон их насны мөрдийн уралдаан 63 алтан дурд мордсон. За мордыг машинууд бас их холоор сайхан дагаад юм байна. За сайхан тавилантай учраас хаанаас харагддаг юм онцлогтой. За очир улмаацын хөрөн будамар жаахан үлдлээ. За хоёр хармарны сосрын баталтын хармар нөнгөн дээр. За ард дээр нь бол очир хотын мөнхөрийн очир хотын урд хармар байгаа. За очир хотын урд хармар нь өнгөө гараад ирлээ. Их жижигхэн хөвгтэй улаан касктай хөвгтэй. Энэ Говьолт аймгийн Дүргсмийн 2-5 аригтай мөнхөрийн очир хотын урд хармар байгаа. За жаахан урагшлаа да. За нэг 160 номертай нэг хойноос орж ирсэн зээлмэр байгаа дөө. За зээлмэр чи энэ дээрээ хөлн жаахан солирдсон байх чинь ээ. За 160 номертай зэгэмэр. За Говьолт аймгийн Дүргсмийн төгт 100 жилийн байр надан нарж Самбилийн амар төвшингийн зэвдэрмэр. За Самбилийн амар төвшингийн зэвдэрмэр ингээд 3 6 7 8 10 дээр үү. За Самбилийн амар төвшингийн зэвдэрмэр 10 дээр юм шиг байна. За 3 мармарны нэг нь үлдэж штэ. За шижир туягийн Жаданбаагийн шижир туягийн зэвдэрмэр нь үлдчихсэн байх гэдэг байна. За 409 номер бол Говьолт аймгийн Дүргсмийн Жаданбаагийн шижир туягийн хурдан саарал мургаа. За Сумын баяр наадмын 4 аригтай хурдан дүмнийг ингээ жаахан үлдчихлээ да. Өнгөний 3 мөр буюу за ардны 3 мөр 7 дээр явж байгаа юм шижир туягийн хурдан. Загал муурлмар. За Жаданбаагийн шижир туягийн хээнүр сааралмар дээр мөрдөө сааралмар ингээ 7 дээр байгаа. За морд бол ингээ сайхан тэгшин тавилантай за дагуулгатай бол хачин сайхан холоор дагуулт юм билээ. Их насны мөрдийн уралдаан бол одоо үнэхээр энэ сайхан шимтэй уралдаан болж байна да. Говьолт аймгийн Дүргсмийн төгт 100 жилийн баяр наадмын их насны мөрдийн уралдаан. За 8802 чи холбоотой байлгүй яг бай нөгөө аймгийн алдар туяач Батмөнхийн Ямаагийн урдан мормор энэ хэдэн мөрний өнгөн дээр явж байгаа. Төдийн Ганбаатарын урдан мормор өнгөн дээр байгаа. За 4 дээр явж байгаа гэсэн Төдийн Ганбаатарын урдан мормор нь 4 дээр, Мөнхөрийн Эрдэнэгийн урдан хүрмөр нь 5 дээр. За 009 номертой мордсон нөгөө Говьолт аймгийн Баян улсын байж Дашуулчрын Алтан үгийн урдан ягамар 6 дээр ийм 3 мөр өндөө яваад байна. За өнгөний 5 мөр бол бүгдээрээ Говьолт аймгийн Дүргсмийн төгт 100 жилийн байр наадмын унган дуун дээр урдж байгаа хөлгүүд байна. Хүрэн мөрөнд Монгол улсын алдартай Гомсрын Адиасрын унган тамгатай мөр байна. За өчигдөр Адиасрын унган тамгатай хурдан бороо зэрэг их хол төрүүлгэсэндээ аймгийн алдартай байж Нямаагүй. За өнөөдөр Мөнхөрийн Эрдэнэгийн хурдан хүрмөрөө 4 дээр 5 дээр гаргаж ирсэн байна. Сумын баяр наадмын 2 аригтай. За бор мөр нь бол аймгийн баяр наадмын 2 аригтай. Сумын баяр наадмын 4-4-тэй хурдан дүмнэх байна да. За 3-3-аараа ингээд нэлээд зайтайхан гараад ирсэн. 3 мөр уснаа 300 м-ийн зайтай шүү дээ. Арын мөрдөөс 3 мөр дахиад 300 м-ийн зайтай ингээд гараад ирсэн. За Баатрийн өгчн гэдэг чинь үнэхээр энэ хиймэртэй сайхан залуу юм да. Хурдан бор азарга намаа өзөөцсөн. Дорн аймгийн Батцмын Даншин Бат Эрдэнэ унга Эрдэнэ тамгатай хурдан ярмар ингээд хөтлөөд байгаа хүүхэд гараа хөдөлгөөгөө хөтөлсөн шүү дээ. За ер нь тэгээ Төв Монголын уяаны арга барилыг авчихсан хүн байна да. Энэ зүүн талаар их хурдан адуу цуглуулсан. Аюуны үржлийг мундаг сайхан хийж байгаа залуу гэсэн. За унган тамгатай хонгор дагаад аман үзүүнд урдлуулж яах гэдэг чинь Монгол газрын хаач хурдтай болсон энэ цаг үед бол ер нь аргагүй хурдтай болж байгаа хүн гэсэн. За дорн дунган хурдаа хээрмэр нөнгөн дээр байгаа. За хээрмэрийг тавьж өгөхгүй байгаа шүү дээ. Хүүхэд гараа хөдөлгөөгөө. За хүүхдийн унаачийн хашир байна. Морины уяа байна. За ер нь олон зүйлийг шалтгааж хурдмаар урдалдаг. За уяагаараа урдалдаг, араасаа дагуулдаг юм байдаг ер нь. За аман үзүүн дээр нь 5 дөржин Диванасангийн хурдан хулмар байгаа. Диванасангийн хулмар нэг Монгол хээ өсгөн тамгатай хулмар аман үзүүн дээр яваад байгаа. За 3 дээр чинь нөгөө Эрдэнэ баатрын хурдан хонгормоор явж байгаа. Эмнэлгийн дарга Эрдэнэцэндэржийн Эрдэнэ баатрын хурдан хонгормоор за одтой сайхан наадаж байна. Эрдэнэцэндэржийн Эрдэнэ баатар уяач бол их насны за хонгор хутам азарга айрагдсан их насны хонгормоор найргийн 3 дээр орж ирсэн. За 5 дөржин энэ 3 хүн чинь гурвуулаа өчтөр айраг руу авсан үеж байж тээ. 5 дөржин Диванасанаар айрагдуулж байсан. Баатрын өгчөнд бороо 6 айрагдуулж хонгор дагаа амуу үзүүд урвалсан улсан. За Эрдэнэцэндэржийн Эрдэнэ баатар бороо 6 айрагдуулсан гэдэг. За 30 градусын өөдөл ер нь 42 милтэй яваад байна энэ 3 мөр бол үнэхээр хурдан байна. За нэмэх 30 градус гэдэг бол бас баргийн хатан уралдаад байх хэрэггүй. Ийм бас цаг уурын нөхцөл шүү дээ. За өнгөн дээр Баатрын өгчний хурдан хээрмэр за аймгийн цулыг их орцсон юм уу юм байна да. Сайхан цолгойтой юм бол юм. За мол гэхэд ер нь маллаас ер нь нэлээд дээгүүр яригдахаар түмнийг байна да. Говьолт аймгийн Дүргсмийн залуу яж Баатрын өгчний хурдан хээрмэр өнгөн дээр аман үзүүн дээр нь Говьолт аймгийн Дүргсмийн 5 дөржин Диванасангийн хурдан болмор айргийн 3 дээр Говьолт аймгийн Дүргсмийн Эрдэнэцэндэржийн Эрдэнэ баатрын хурдан хонгормор гэсэн 3 мөр явчлаа. За арын 3 Нямаагийн 2 мөр араас холбоотой байгаа. За Нямаагүй алдарт 2 мөр ойртуулж дарандаа өнгөний 3 мөр дээр навьяачна гэж үзнэ. За Төдийн Ганбаатарын хурдан мормор нь 4 дээр, 5 дээр нь Говьолт аймгийн Дүргсмийн Мөнхөрийн Эрдэнэгийн хурдан мормор нь 5 дээр. За энэ 2 мөрийг бол хоёулангийн 8-гийн алдарт байж Батмөнхийн Ямаагүй ой солоог нь даруулж байгаа. Монгол улсын говьд малчин, Монгол улсын сайн малчин Ванчгийн
Гомбын ванчиг гэдэг чи хүүхдүүд нь үнэхээр оттой сайхан наадаж байна да. Өжигдөр загал шаргуураа бол их хол дөрүүлж гисэн. Ойрхон ирээд хол таслаад бороо зургных нь төлгсөн баг шүү. За бороо зург нь бол их хол дөрүүлсэн. За өнөөдрийн уралдаанд их насны мөрдийн уралдаанд 4 төвдөр 2 мөр. За давхраар нь хийндэ Батмункийн Ямааху. За зайг нь нэр нь асуур гоёртуудад өмнө 3 мөр бол жаахан удаан духан дүнсгэр духан за бие биенээ хөлөөсгээд ингээ урлаад байгаа харагдаж байна. За 2 мөрийг бол нэр нь чих атгуулаад урагш шахсан шүү. Нийлэн сайхан шахаж байгаа харагдаж байна. Сумын алдар аймгийн алдартай байж Ямааху. За хойш өнөг суух уу. Өндөр өчлөг гараагаа болж хойш өнөг суугаа дарын мөрдөг сайхан харуулад урагшлаа. За аймгийн алдартай байж Батмункийн Ямааху. За хойш бол харин километр үлдсэн юм шиг байна шүү. Аргийн томорноос хойшоо бол ер нь километр үлдсэн. За ер нь хойш өнөг суучаад ирээд ихэд хүрмөр бормор өнгөний 2 мөрөн дээр очин доо 3 мөрөн дээр очин доо 5 мөрний хооронд бол гал гарсан уралдаан болно. За барайтай 3 мөрөд хөдлөн хойноос нэхэж ирсэн 2 мөрөд яад юм бол өчигдөр соёлынгийн уралдаан дээр бол боломж үзсэн бодоороо хойноос орж ирээд хөдөлж үтсэн шүү. За барайтайгаа явж яасан тэгээд Ванчингис квадрын уралдаан зөөл тал зүрэ хол тосрон дөрүүлсэн. За цагаан усан домогтой нар сан домогтой. За нөгөө Говьалт аймгийн баян улс юм ягаамар мөн үү? 6 дээр байна. Говьалт аймгийн баян улс юм байж аймгийн алдартай Дашвалчрын Алтан үгийн урдын ягаамар 6 дээр 09 номертой мөрдсөн. За хойноос ч нэг хармар ороод ирсэн байх ч нэ. Мөнхөтийн очир хотын урдаа хармар нь хойноос орж ирсэн. За Жаданбагийн шижиртэйгээс хаалмар нь ард угаадаа 409 номертой. За 409 номертой. За энэ чинь байраар бол 9 төр тийм ээ. За Жаданбагийн шижиртэйгээ хурдан загал саарлмар ингээд 9 төр. За 8 дээр нь 339 номертой Говьалт аймгийн төгөрөг сумын байж Мөнхөөрийн очир хотын хурдан хармар 8 дээр. За 160 номертой Цэгэмэр нөгөө Самблийн амар түшингийн цэгэмэр гэдэг ухаа тийм ээ. Самблийн амар түшингийн цэгэмэр ингээд 7 дээр явж байгаа. Самблийн амар түшингийн цэгэмэр 7 дээр 8 дээр нь Мөнхөөрийн очир хотын хармар. За 9 дээр нь Жаданбагийн шижиртэйгийн заглагсан Төв аймгийн Говьалт аймгийн төгөрөг сумын 3 мөр яваад байна. За борморыг наагур нь хөдөлгөлөө түрүү ингээд ихний эдмөрөөс яага үлдээсэн бол доо энэ шижиртэйгийн хурдан сагламрыг түрүү ихний эдмөрөн дээр ингээд зүүж байхгүй. За зайгаа бол хол алдсан шүү дээ. Одоо яваад ер нь амжихааргүй болсон сагламрыг. За уг нь бол аятайгаа яваад байгаа. За их мөрдөн их насны мөрч устгаад хэцүүтэй зай олоочроос зарим газар бас үлдэн, зарим газар бөглөрн, зарим газар онгойн янз янз болдог. За 0009 номертой Говьалт аймгийн баян улс юм байж аймгийн алдартай Дашвалчрын Алтан үгийн хурдан ягаамар ингээд их насны мөрдийн уралдааны 6 дээр гараад ирсэн. За өнгөний мөрөн дээр очиж амжихгүй хаа та. За ер нь их насны мөрдийн дөрөв жирэн 4 км дойртод ирсэн шүү дээ. Өндөр өчлөд нь хөндлөн гараа явчлаа. За Говьалт аймгийн төгөрөг сумын хурдан их насны мөрд очир харихнаа чиглээд ингээд өндөр өчлөө хөндлөн гараад барай ойрхон 4 км үлдэж байна. За 1924 онд Хантайширвал аймгийн Ханжиргалан дуулын шүү. За Хантайширвалын аймгийн Ханжиргалан цум гэж анх үүсэн байгуулагдсан. За Ханжиргалан цумаас одоо ингээд Говьалт аймгийн төгөрөг сумын эхлэл үүсэл болсон гэж үздэг. Тэгээд 1923 онд ийм нэртэй үүсэн байгуулагдаад 1924 онд за 1931 оноос Завхан аймгийн Ханжиргалан цум болоод 1931 оноос Говьалт аймгийн төгөрөг сум 1940 оноос Говьалт аймгийн төгөрөг сум болоод одоо хүртэл ингээд Говьалт аймгийн төгөрөг сум гэж за Ар Монголын одоо алдартай Төхөм Монголын хостог зорт гэдэг тэмээний одоо үржүүлэг хийж байгаа яг энэ гол нутагта. За өнөө жилийн Говьалт аймгийн төгөрөг сумын хурдан азарганы төрөг авсан хурдтай сум шүү дээ. За Монгол улсын чин Сурмаажмын буйнд гэдэг юм бол одоо цэрэг явахаас өмнө энэ нутгаас тодрон гарч Сумынхан баяр наадмын олон айраг төрөг аваа тэгээд улсын даванд барилдсан цэрэгээс ирсэн жилээ сумдаа морь төрүүлж өөрөө төрүүлж байсан бас юм гайхамшигтай түүхийг бичсэн юм үндэ. Монгол улсын чин Сурмаажмын буйнд гэж 1976 оны үндэсний өвхийн улсын аваргаас начин зул үрдсэн Сурмаажмын төвдөн юм Сурмаажмын буйнд гэж ахтай хоёр байдаг. За хүрмөрн тав дээр юм байна. Өнгөний 3 мөрөн дээр зайг нь ойртуулсан шүү. Яг цагаа олж ирсэн байна да. 2 мөрийг харин шахаа зүгээр өмнөний 3 дээр аваачих юм бол яадаг юм бол. За Говьалт аймгийн төгөрөг сумын байж Говьалт аймгийн төгөрөг сумын 5 дугаар байж Мөнхөөрийн Эрдэнэ хоёрын хүрмөрийг аймгийн алдартай Батмункийн Ямааху ясалганд харуулж 5 дараа гаргаж ирсэн байна. За урд талд нь Говьалт аймгийн төгөрөг сумын 3 дугаар байж Төдингөнбаатарын хурдан борморыг мөн аймгийн алдартай байж Батмункийн Ямааху ясалганд харуулж 4 дараа гаргаж ирсэн. За Говьалт аймгийн төгөрөг сумын аймгийн алдартай Дөшин булган тамиртай галрын солигт харуулж энэ жилийн тун сайхан оттой наадаж байгаа да. За Баатарын өвчний Эрмэр гэдэг чинь өнөөдөр зам заасаар байгаа төгсөж байна да. За нэг 20 км өтлөө гараад тэгж ингэж өдөлж өдөг. За Дорнод Монголын унаг гэдэг нэг ийм байдаг да. Данжин Батэрдны унган урдан Хээрмэр. За энэ Монгол улсын толгойд лагучрын урдан зэйдмэр шүү. Данжин Батэрдны унган мөрөг шүү. Дөмөн гэж урдан зэйдмэрээс. За хулмрыг аваачаа зүүсээ. За дүүрэн давтаа даралж өгч өнөөдрийн ер нь Говьалт аймгийн төгөрөг сумын хамгийн урдан мөр бол их насны мөртийн уралдаан шүү. Гарцаа байхгүй.
За 20 км 22 км уралчаад ингэж уралдаж байна шүү дээ. Дорн аймгийн Батан сумын Даншин Батэрдний унган Говьалт аймгийн Дүүрэг сумын Баатарын өвчний хурдан алтар мөрөн наагураа байгаа. Эрдэнэ намгатай хурдан алтар мөрөн өнгөндөө 50 өнгөлдөж байна. Цаатлаар нь Говьалт аймгийн Дүүрэг сумын уяач Хавгдэрчин Диванасангийн хурдан хулмар байгаа. За өчигдөр хуйлаа тун оттой сайхан наадсан да. За азаргны ам үзүү араас их мөрний дөрөв дагуулах юм байлгүй дээ. За ингээ хулмар нам үзүүн дээр хулмарыг наагуур нь хашир өгөө зөв талаар нь болгоод хус илгэлээ. За хээрмэр юм баригдахгүй юм байна да. Сайхан зөв уяатай мөр юм, сайхан төрсөн мөр юм да. Говьалт аймгийн Дүүрэг сумын Баатарын өвчний хурдан хээрмэр. За аймгийн алдартай малгай ер нь тун ойртчихсан залуухан сайхан уяаж юм байна. За бар азарга амаа үзүүлээ хээрмэр ер нь төрлөгд ойрхон байна. Өчигдөр хонгордаг нь хөтөж уралдаж байгаа дайргийн 3-т орсон шүү дээ. За хулмарыг мөн тун сайхан шахаж байна да. Хавгдэрчин Диванасангийн хурдан хулмар нь амаа үзүүн дээр. За бүтэн мөр илүү гаргаад ер нь тууран жимээгээр ер нь ойртуулахгүй байна да хээрмэрийг. За хүүхдч бас аата ундаг хүүхд юм байна да. Говьалт аймгийн Дүүрэг сумын аймгийн алдартай. За цаашаа харин зүгээр үү. За цаашаа бол гарчихгүй хаа. Хулмар их наагур юм байна. За Говьалт аймгийн Дүүрэг сумын 100 жилийн баяр наадмын хурдан их насны мөрдийн хуралдаанд 63 алтан дүрт уралдаж Говьалт аймгийн Дүүрэг сумын уяач Баатарын өвчний хурдан алтар мөр нэг үүдэ хоймрын зайтай Төрөлх сумынхаа 100 жилийн баяр наадмын түрүү үлэг болж байна. За алтар мөр түрүүлсэн. Баатарын өвчний хурдан алтар мөр түрүү магнаа болж байна. За амаа үзүү Говьалт аймгийн Дүүрэг сумын уяач Хавгдэрчин Диванасангийн хурдан хулмар амаа үзүү. За төвөрөгчүүд ингээд түрүү амаа үзүүг авж байна. Энэ мундаг сайхан уяаж Говьалт аймгийн Дүүрэг сумын тутан гарч байгаа юм байна да. Баатарын өвчний хурдан алтар мөр түрүү Хавгдэрчин Диванасангийн хулмар амаа үзүү. За хайргийн 3 даар Говьалт аймгийн Дүүрэг сумын сумын алдартай уяаж аймгийн алдартай уяаж Батмөнхийн Ямаа үгээ уйсан. За хөрмөрийг араас нь дайрлаа. Мөнхөрийн эрдэнэ хурдан хөрмөрийг өөрийнх нь уяаны борморын дайрчлаа да. Төдийн гомбаатгийн бормор. За дахиад эргээс эргээ өдөлсөн Говьалт аймгийн Дүүрэг сумын уяаж мөнхөрийн эрдэнэ хөрмөр нь за борморын дийлчлээ да. Гомбаатгийн бормор нь 3 мөнхөрийн эрдэнэ хөрмөр нь 4 энэ хоёр мөрийг хоёулангийн аймгийн алдартай уяаж Батмөнхийн Ямаа хөөцөлгөнд тааруулж байгаа. За айргийн 5 Эрдэнэцэндэржи Эрдэнэбаатарын хордоо хонгормор айргийн 5 орж байна. За өнгөний 5 мөр бол одоо ингээд хол юм байна. 6 гэмээр ардыг хүлдсэн. За алтар мөрөө сайхан дэлгэрэнгүй ярихгүй. Дорн дундах мөр лөө. Тэ энэ Говьалт аймгийн Алтаасан бие яриад худалдаа үйлчлэгээний гавьяат ажилтаа Дамдны Батэрд нэг миний авахын унгаад байгаа маа. Тий алтар мөр Дорн аймгийн Матад. Тий. Ер нь өмнөх амжилтны ямар амжилттай байлаа. За энэ төгрөг сумдаа болсон бүсэнд амаг үзүүлсэн. Сая Говьалт аймагтаа мордоод 9-ээр орцсон. Сумд 5 төрүүлээд 7 харагдсан байна. Нодлон бигрийн бүст 7 олцсон. За Төрөлх сумынхаа их насны төрөө ялангуяа 100 жил их насны төрөө авах бас сайхан биз? Сайхан шүү дээ. Их насны төрөөр нь ховорхон тохиолдох амжилт шүү. 100 жил нэг тохиох юм байна тийм ээ. За нутгийн хоолнд бүгдэнд сайхан наадараа гэж хэлье. Баярлалаа тохиолдоо. Танай ажлын хамтлан ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. За хөгчөн гэж үнэхээр хөгчөн шиг хэмэртэй залуу юм байна. За амаа үзүүний хулмар. За Хавгдэрчин Диванасангийн хулмар амаа үзүүлсэн. За баяр хүргье. Хулмар ямар удамшилтай мөр вэ? За миний хулмар Бандгайгаа аюугийн адуу байгаа юм. Тэгээд би энэ хулмараа дааганд нь худалж авч ирсэн. Миний найз Уяачтай холбооны дарга Нандаг сам над дааг авчирж өгөө. Тэгээд дааганда шүдэндээ 7-оор ирээд хязаад нь усын ардын өвсгөл төрүүлээ. Соёолонд нодон төрүүлээд энэ жил тэгээд 3 дахь жилдээ уралдаад амаг үзүүч. Сайхан байна. Миний аав тэдний лавч гэдэг тий. Аймгийн алдартай байж. Бид өөрөөс Хавгдэрчин Нанжтай харамраг зарлагдаас энэ ус танай дүү нүг юу? Нанжт гэж манай садангийн мөр байгаа юм тий. Тий, ихэнд хамт яваад байсан алтрамаар тий. За хулмар одоо энэ хааш орлох гэж байна? За одоо морь харж байгаа тэгээд нэг тийшээ явна да. Тий, миний энэ хулмар одоо тэмүүлэн л одоо энэ миний хөл одоо унаад байгаа ерөөсөө дааган цагааснаас миний мордын гондог хөвгт байгаа юм тий. Тэмүүлэн гэдэг хөө энэ одоо нэг 10 гаруй айраг төр авч байгаа мөр байгаа. Бүст ороод тэгээд ардын өвсгөлтөө одоо ингээд 2 төрүүлж хаад нэг амаг зүүж чад байж байгаа. Ийм мөр байгаа маа. Тэгээд ардынхаа 100 жилээр одоо 3 дахь айраг авсан даа. Тэгэхээр баяртай сайхан байна. За дараа дараагийн наадууднаас амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд наадамч хоолндоо тэгээд 100 жилээ сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэй гэж хүсээрээ. Та бүхэндээ бас ажлын амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За хөрмөр бормор гараа авчихсан байна. Хөрмөрнөөс яар авчи. За Батмөнхийн Ямаа үгийн хөрмөр. Адяас сургууны намхтай мөрөөс нөө. Тийм Дорногов аймгийн Хавсумбар аймгийн шивээ говсон яриад. Адяас сургууны гаадаа. За өөрийгөө сайхан үзэж танилцуулахгүй. За намайг Мөнхөрийн Эрдэнэ гэдэг. За миний нэрийг 5 дугаар яриад аймгийн алдарт уяач Батмөнхийн Ямаа хөөдөө маань ойдөг байгаа. Танай гал яваас 100 жил нэг тохиох хойноос 2 их мөр багтаалаад юм аа сайхан наадлаа. За тэгээд
сайхан надлаа. Тэгээд төгрөг сумын уугуул суугуул иргэд болон энд ирсэн одоо бүх зочид болон наадамч хамт олондоо түүх 100 жилийн баярын мэнд хүргье. За баярлалаа. За баярлалаа. За тавын хонгормор дээр авч ийн. Эренцэндэрч Эрдэнэтрийн урд хонгормор. За дахин баяр хүргье. За өчигдөр будаа газар гаргаж байсан хонгормор ямар дуушилтай амар бай. Хонгормор бас хинтийн баяа бас юм. Атривын унгаа бас. Нэргүбаатар ирэл. Тийм. Би тэндээс хоёр үйл авчирсан. Хоёулаа сайхан харагдлаа. Сайхан Хоёулаа 100 жил орчиж байгаа юм байна. Тий. Мундаг сайхан наад. Тэглээ. Өмнө нь яаж оруулж байсан мөрөө? Өмнө хинтийн баяр нааданд бас 2-3 харагдсан. Зөв. Тэр нутагтаа байх. Тэр нутагтаа байх та тий. За өөр ер нь ямар насны морьтой ирсэн? Би нэг дааг өчтөг дааг 15 ирсэн. Хэр даазарлагдаад. Тий. Хэр дааг тий. Тэгэл 3 мөр үйсэн. Сайхан наадлаа. За нутгийн заавалд бас 100 жилийн аваад айр авсан үнэд мэдлэгээ сайхан дэвшүүлэхгүй. За одоо нутгийн аваад ирсэн уугуул суугуул иргэдтэй бас 100 жилийн баярын мэндийг хүргэе. Та бүхэн сайхан наадаараа гэж хэлье да. За баярлалаа. За баярлалаа. За Говьалтай аймгийн Төвөрг сумын төгт 100 жилийн зориулсан хурд их насны морьтын уралдаанд 63 алтан дурт мордож. Үнэхээр бас шимтэй сайхан уралдааныг их насны морьтын хувьд шимтэй сайхан уралдааныг үзүүллээ. Говьалтай аймгийн Төвөрг сумын залуу хуяач Баатарын өгчөний уралдаан алтармар дорн дундгаа алтармар нь сайхан дөрүүлж байна. За амын үзүүнд нь Лавдарчин Дивансангийн уралдаан улмар орлоо Төвөрг сумаас. За айргийн 3-аар аймгийн алдартэйч Батбанкын Ямаагийн уяаны Мөнх 2-ийн Эрдэнэ 2-ийн Хүрмөр Бормор 2 орлоо. Төдөн Ганбаатарын Бормор нь 3-аар орчих шиг болсон. Хүрмөр нь бол 4-аар орсон. За айргийн 5-д бол Говьалтай аймгийн Төвөрг сумын эрүүл мэндийн төвөнд байгаа Эрдэнэцэндэрч Эрдэнэтрийн уралдаан 3 орлоо.